Хоббитууд нь жижиг биетэй, 50 амьдралыг илүүд үздэг ард түмэн юм. Тэдний амьдралын хэв маяг зан чанар нь хүмүүст их төстэй учраас эльф одоо гэхээсээ илүү хүмүүстэй ойр төрлө гэж үздэг. Эртнээсээ хоббитууд хоорондоо өөрсдийнхээ аялал амьдралд тааруулан өөрчилсөн хүний хэлээр ярилцаж, хүний дуртад дурлаж дургуйд мөн адил дургуйцаж жигшдэг байжээ. Хоббит нарын үүсэл гарлын тухай нарийн тодорхой түүхийг тоолхон өөрийн зохиолуудад дэлгэрэнгүй дуртайгүйч зарим баримт тэмдэглэлүүдээс нь бид тодорхой мэдээлэл олж авч байна. Хоббитууд өөр төрөлтнүүдэд харилцаа холбоо тогтоогод байдаггүй. Харин ч зайгаа барин дөрвж цугтахыг илүүд үздэг учраас бусад ард түмэн тэдний оршин байдгийг ч анзаардаггүй байсан гэж. Тэгээд ч дундад газарт тоож барангүй олон хачин чигтэй амьттай дүүрэн байдаг болохоор тэр эгэл бяцхан төрөлтнүүдийг чухалчлан сонирхох хинч байгаагүй байх. Хэдий мэддэг болсон ч хоббитууд дундад газарт аль хэдийн олон мянган жил аж төрсөн байдаг. Анх дундад газрын хойд хэсгэр болон агуу ногоон бодонд нурууны хоорондох анд өмөрний хөндгийн хэсгэр амьдарч байсан гэдэг. Тэнд амьдран суух явцдаа Followhide, Эстүр, Harfoot гэсэн 3 усаа болон хуваагдсан байна. Followhide-д нүүр царай, үсгэзэг бусдаас илүү цайвар өнгөтэй. Бусад угсаагаа бодоход бие нарийн нуруу өндөр талтай, ой модоор нутгалдаг байсан. Тоогоор хамгийн цон Followhide-д бусад угсааны хоббитуудыг бодвол тэд эльфүүдтэй илүү илгэмсэг дотно аж төрж, хил зүй дуу хуур давьяастай, газар тариалангаас илүү ан авт дуртай юмсан ч. Тэд Rivendell-ийн хоохноор нурууг давж, өөрвөл гэх сав газарт буусан юм. Тэгж явсараа Eredort ирж, удалгүй төрүүлж нүүсэн босод угсааныхантайгаа нийлсэн гэдэг. Бусдаас арай төрөмгүй, адал явдал хайгч араншинтай учраас тэд Harfoot Эстүр овгуудын ахлагч тэргүүн болох нь элбэг байлаа. Бүр хожим хоббит зохиолын үдэж Followhide угсааныхан эрх мэдлээ алдаагүй бөгөөд түүх Багландын эзэдгээд хамгал нэрнүүлээтэй удмынхны тэргүүнд бичигдсээр байжээ. Харин Эстүрхэн арай бадрун лагс биетэй, харьцангуй том хөл гартай хийгээд тал газар голын хөндөөгөр амьдрах дуртай байж. Эстүрийнхэн бол их андун мөрнө түшиж хүмүүсээс үргэлжлэх удтал тэнд амьдарсан угсаа. Тэгсэн хэдиж Harfoot-уудын араас өрн тишээ нүүдлэн гарч Лөвдбатар голын сав даган өмнө зүгт уруудан явхдаа Тарбат тосгон Дүнландын хилийн хооронд олонх нь гэгдэн үлджээ. Тэд тэндээ удтал аж төрөн сууж байгаад хожим эргээд умард зүгт нүүдлэн явсан. Эсвэргээрээ Harfoot-ууд нь арьс боровтор бие жижиг нуруу тагчаар сахал ургадаггүй, гутал өмсдөггүй. Төргөн шалангай өндөрлөг газар толгодын ингэрээр нутаглах дуртай байж. Тэд эрт цагт одоонуудтай дотн сайхан тохирлож, уусахны бэлэр ангуудан аж төрдөг байсан. Бусад хоббитууд зэрлэг нутагт байсаар хатал. Тэд л эртлэн өрн зүгт нүүж, Eredort очиж, Weathertop хүртэл хэрэн хэсвчилж, хоббит хэмээхээ зүйлийн гол шин чанарыг хадгалсан хамгийн энгийн болоод хамгийн олон тоотой угсаа юм. Тэд үг дээдсийнхээ газарт хонгол нөхөлж амьдардаг заншлаг хамгийн удаан хадгалж ирсэн байна. Чухам яагаад амь өрсөн аз туршин байж, нураг даван Eredort-ыг зорьсон өөрсдийнх нь ярдгэр бол угуул нутагтны хүмүүс ихэд оршиж, ойд харанхуй сүдрө бууж балар хоёр хэмээх нэртэй болсонтой л холбоотой гэдэг. Хоббитууд нүүдлэн явхдаа Eredort-ын өрн тал болох бодонд нуруунаас лүн нуруу хүртэлх уужим хөндөд хүмүүст очирсан байна. Тэдгээр хүмүүс нь их өрөндөөс гарч далай тэнгис гатлан ирсэн хаад язгууртан хүмүүс буюу дүнэ данчууд аж. Тухайн цагт тэд Eredort-ож умардын хаант улснаа нуран унсан байжээ. Гисэн хэдий ч гişдэг хүлээн авах зай хангалттай байсан тэд хоббитуудад нутаг зан сулгасан удтал тэр хэвээрээ үлдсэн юм. Гэвч Билбогийн үед тэдний анхны суурингуудын олонх нь аль хэрт үгүй болж мартагдсан байлаа. Ердөө ганцхан суурин л хэмжээгээр хомигдсон ч түүхэн гэрч болон үлдсэн Шаяраас дорн тишээ 40 бээрийн зайд орших Чэт бэрэг тасганы ойролцоо бий. Үнээс харахад хоббитууд чухам тэр үеэс л дүндайчуудын бичиг үсгийг сурч амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн гэдэг нь маргаангүй. Дүндайчууд харин тэр бичиг үсгээ өөртөө бүр урд урлаг уран сайхантай хамт эльфүүдээс авсан юм. Тэгжил хоббитууд өмнө ямар хэлээр ярилцдаг байснаа мартаж өрнөнгийнхээ нийтийн хэлтэнд нэвтрэн өнөө хүртэл хэрэглэж ирэв. Гисэн хэдэж сар өдрийн нэршлүүд овг нэр зэрэг хоббит нэрс цөөн хэдэж хадгалагдсан үлдсэн билээ. Тухайн цаг үеэс эхлэн бүдэг бадаг үлгэр домгуудаас холдож он жилиг нарийн таацсан түүхийг эрхэмлэг болсон байна. Ийм дүдгөө тодорхой мэдэгдэж байгаачлан 3 дугаар эртний 1601 онд Followhide угсааны ах トゥ Марчо Планка 2 Форностын их хааны зөвшөөрлөөр нийлээд олон хоббитод таслан авч бэрэг тасгнаас гараад Борбарандын голыг гаталжээ. Тэд умард хаан тулс мандаж байх үед байгуулагдсан чулуун номон гүүрээр гараад голоос цаашаа ас толгод хүртэлх хамаг газрыг эзэмшин суужээ. Үүний хариуд тэд их гүрийг босод зам харгуутай хамттан сайхан хамгаалж улмаар хааны элчийн төргөн шуурхай байдлыг хангаж эрх мэдлийг нь баттган байх үүрэг хүлээсэн байна.
Түүнчлэн барандын голыг хоббитуудын үржлэн нэрлэдгээр Брэндиваны галцсан цагаас Шайрын тоотлог үсгэж, Шайрын 1-р оныг эхлүүлснээр хоёртон бүх оныг түүгээр тооцдог болжээ. Тухайн газар орныг хаан захирдаг. Хоббитууд түүний албат нэртэй хэвээр авч газар нутагтаа тэд өөрсдийн гэсэн удирдагч нартай бөгөөд гадны хэрэг явдалд огтос оролцдог байлаа. Уг нь ангамарын шулмын эзэнтэй хийсэн Форностын сүүлийн тулаан хүртэл хоббитууд хаанд нэмэлт хүч болгон цөөн тооны харваач хийлгэдэг байсан гэх боловч хүмүүсийн түүхэн соруулжид тэр тухай дурдсан юмгүй билээ. Тийм атал тэр дайнд умард хаан тулсан мөкснөр хоббитууд газар нутгийнхаа жинхэнэ эзэд болж үгүй болсон хааны эрх мэдлэг орлохоор өөрсдийн удирдагч нараас сонгожээ. Ас толгодоос Брэндиван голын гүүр хүртэл 220 км, умард арцад газраас өрөндийн намаг хүртэл 275 км-ийн зайд хоббитуудын нутаг өдгөө оршино. Хоббитууд тэр сайхан нутагтаа өнөөгөн Шайр гэх нэрийг өгч амар жимэр сайн сайхан амьдралыг зохицлоожээ. Хоббитуудын амьдардаг газар Матаморд нэртэй музей байдаг ба тэд нь хайчж болохгүй, авчиж болохгүй юм а Матам хэмээн нэрлэж байлгадаг байна. Ер нь хоббитуудын гэр хэрэгтэй хэрэггүй Матаморд дүүрч хөглөрхийн зэрэгцээ олон гар дамжсан бэлгэсэлтүүд чухамдаа Матам болдог. Энийхээ элбэг дэлбэг амар жимэр амьдралд хоббитууд одоо болтол баггүй хатуужилтай хэвээр үлдэж чадсан хачин. Цагаат тулахад хоббитуудыг айлгаж ижих, аль шидийнхаа тунчиг амаргүй. Хэдий амар хэлбэрт дурламт гаж, шаардлагатай болоо хүнд хүчээр ахуйд анж төрч, тэр байтугай зам таарсан уян гашвэ. Заналтайсан цагаагаар зэрэгс ихтэй цэвэн үеийг эсэн бэн даваад гараад ирдэг нь хоббитуудыг сайн мэдгүй хүмүүсийн гайхширлыг төрүүлнэ. Тэд тэмцэл маргаанда тулаад байдаггүй. Амтны ам таслаад байдаггүй атлаа аюул заналтай нүр тулахаас хулчиж огт имээдэггүй. Зэвсэг атгахтаж гаргууд ус. Хараа хуурц овоо мэргэн тул ном сомонд тун авьяастай. Хэрвээ хоббит газараас чулуу шүрлэл бол тэр хавийн ямар ч амтан өдөр түргэн амиа бодон зүгтаас нь үлцээтэй. Аж амьдралын ховд тэд эрт үеэсээ л бүгдээрээ газар дор илүү ухаж амьдардаг байсан ба одоо ч тийм суудсанд амьдрах хамгийн тав тухтай гэлцэх мөртөө цагийн ирэхээр тэд өөр суудсанд амьдарч сурсан. Билбаган үед Шайрынхан нэг бол хамгийн баян эсвэл ядуу айлууд л хуучны тэр уламжлалаа барин илүү засан амьдардаг нь хэвийн зүйл болжээ. Хамгийн ядуу айлууд болох ганц цонхтой эсвэл бүр цонхгүй маш бүдүүлэг хийцтэй яг үндэ цогношоо юмд л багшилдан амьдарч байхад жинэлэг айлуудыг харин эрт цагийн энгийн даруй үүргэхээс илүү дунжид дансаг сайхан илүү засаж янзлан суудаг байжээ. Гол нь тийм уужим саруула зохион байгуулалт сайтай илүү ухаад таарсан газар тэр бүр олдод байдаггүй. Тэгш талд эсвэл намдор амьдардаг хоббитууд улам олуулаа болохын хэрэг аргагүй ихэнд газар дээр сууц барьж байгуулж эхэлсэн байна. Улмаар өдгөө хоббитон такбуур тэргүүтэ талгадаар дүүрэн уучны сууцуудад цаашлаад Шайр нутгийн төв цагаан толгодын үлэг өнгө хүрийнэж модон тоосгон чулуун байшингууд байдаг болж ялангуяа тэрэмчин, дархан, олсчин, тариачин тэргүүтэй хөдөлмөрчдөд тийм сууц нэн тохиромжтой байлаа. Харин Ферм Пүнц мэтэг бол анх Брэндиван голын ойролцоохоо балчигт газар нутгалдаг хоббитууд барьж эхэлсэн гэлцдэг юм. Тэр хав буюу дорн хязгаарын хоббитууд ерөнхийдөө том биетэй, бүлээ хөлтэй байхаагаад шавар шавхаа ихтэй үед одоо нарийнх шиг гутлан өмсдөг билээ. Тэдний суцаар эстур угсааны цус давмгаа урсдаг аж. Хоббитууд барилга байшин гээд аливааг барьж байгуулахыг дүндэнчүүдээс сурсан байж магадгүй юм. Эсвэл хүн төрөлхтний залуу цагт багш сурагч хийж явсан эльфүүдээс шуус орсон байхыг ч үгүйс харахгүй. Тэгэхэд өндөр дээд угсааны эльфүүд дунд газрыг арайч хөсөр хайчхаагүй. Өрн зүгийн буурал бомт хийгээд Шайр нутгаас хүрээд очиж болохоор ойр газруудад аж төрсөн хэвээр байсан. Ер нь байшин барилга барьж байгуулахыг хоббитууд чухам эльфүүдээс сурсан ч бай. Хүмүүсээс сурсан ч бай. Яг л өөрсдийн арга барилд уусгах нутагшуулж чадсан юм. Тухайлбал тэд олон давхар цамхаг барих гэж яарсангүй. Голцоо ууртаа нам тухлаг сууц барина. Тэр байтугай хамгийн эртний байшингууд нь шар өвс сүрлэр эсвэл бүр ширхтээ хөрсөөр дэвэрсэн. Яаж ч юм ханыг нь гадагш нь гүдэлгээд барьчихсан байсан. Гэхдээ тэр үе ч өдгөө Шайрын эртний төх болон газарч үүнээс хойш хоббитууд өөрсдийн нээж бүтээсэн. Одоонуудаас сурч мэдсэн олон тоног төхөөрөмжөд ашиглан улам сайн эрс өөр байшин барьдаг болоод удаж байна. Гэхдээ яаж ч өөрчлөгдсөн хоббитууд дугуй цонхоо дугуй хаалга илүүд үздэг хэвээрээ. Уучны хоббитуудын тухай бас нэг сонирхолтой уламжлалыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд өөрсдийн ганцны өвс, эсвэл ганцны навч гэж нэрлэдэг никотин гавламжтай эмийн ургамлаг, модон юм уу шавар ганцнд хийж асан, удааг нь сорон амьсгалдаг уламжлалтай. Энэ заншил эсвэл өөрсдийнх нь нэрлэдгээр урлаг чухам хаанаас яаж үүснэ тэр чигтээ нууцлаг. Тэр талаар өдгөө мэдэгдэж байгаа бүхнийг Меридока Брэндибакын цоглуулж эмгэтгсэн эртний домог зүүн түүхүүдээс л олж болно. Тэгээд чи Меридок болон өмнөд хязгаарын тамхи энд өгүүлэх түүхтэй холбоотой учраас түүний Шайрын эмийн ургамалзан өмтгөл бичсэн үгийг энд дурдхан зүйтэй. Энэ бол зөвхөн бидний өөрсдийн ололт нээлт хэмээн өмчилж байх нэгэн урлаг.
Хоббитууд чухам хизээ анх ганц татаж эхэлсэн тодорхой бас боловч шаярын хоббитууд аль дээрээс гашуун амтад янз бүрийн эмийн ургамал татаж байсныг бүх домог үлгэр элэн цохолнцсон хууч түүхүүд яриангүй баталдаг. Мөн түүхийн бүх тэмдэглэлээр өмнө хязгаардаг Лонгботмын тобоод бүрэж шаярын тооллын 1070 он хавцаа 2 дугаар эзэнгэрийн үед жинхэнэ гаасны өвсөг өөрийн цэцэрлэгт тарьсан гэж гардаг. Одоо ч тэрээр хамгийн сайн гаасны өвсөө ургуулдаг хагаад бүр Лонгботмыг навч Тоби өвгөн өмнө од гэх зэрэг олон нэр төрөлтэй болсон байна. Тоби өвгөн тэр ургамлыг яг яаж олсон нь нууц хэвээр хагаад үхэн үхтлээ хинтж хэлээгүй юм гэдэг. Эдэр залуудаа ойр ойрхон бэрээ ороод буцдаг байсан гэх. Тэгэхээр анх тэр ургамлын тухай бэрээ тасхнаас мэдэж авсан байхыг үгүйсэх аргагүй. Угаасаа одоо хэрнэн гаасны өвс бэрээ тасхны толгодын урд ингэрээр их ургадаг билээ. Бэрээ тасхныхан өөрсдөө хамгийн анх гаасны өвс асааж татсан гэлцдэг. Хэдий бэрээ тасхныхан шаярынхныг үргэлж колончлогчд хэмээн ад үзэж бүгдээ тэднээс өрсөж хийж үтээсэн гэж сайрах дуртай ус боловч гаасны өвсний тухайд бол үнний ортой юм. Жинхэнэ өвс татах хурлаг сүүлийн хэдэн зуунд одоонуудаас эхлээд хэрэмлүүд, шидтнүүд, тэнүүлчд гээд эртний хөдөлтөөний төв болсон тэрэл тосгоно өөд уруу явдаг олны дунд ихэд дэлгэрч хөгжснөө харахад ч ойлгомжтой. Тэгээд ч энэ урлагийн мэндэлсэн төв зэгт нь түүх шасар тэмдэглэж эхлэхээс чиртнээс тосон торомхны эрхлэн ажиллаусаар ирсэн дүгэл зур хадгармаар буурчин газар мөн юм. Уг ургамал нь эндээс гаралтай биш хагаад андуун мөрний хадаг умар тавиас гаралтай гэдэг нь ойлгомжтой болсон. Юр хаанаас ч гаралтай байлаа гэсэн их өрөндийн хүмүүс л далай тэнгис гатлан эрэхтэй тээж ирсэн гэж таамагладаг. Уг өвс умарт нутагт зөвхөн Лонгботом зэрэг битүүд улаан орчинд л дэлгэрэн өөр газар жамаараа тархан ургадаггүй атлаа. Гондорт харин хаасаагүй бүрч өндөр өтгөн ургадаг байжээ. Гондорын хүмүүс гэвч түүнийг чихэр хоргож ингэж нэрлээд цэцгийнхэн сайхан үнэрийг л таашаахаас цаашилдаг бай. Элендил ирсэн цагаас өнөө хүртэл урд удаан зунуудын аль нэг хэсэгт тэрэл нутгаас ногоон жимээр дамжин гаасны өвс тархсан байх. Гэхдээ гондорын дундачид хүртэл гаасны өвсийг хамгийн анх хоббитууд л гаасанд хийж татсан гэдгийг уг дуугүй зөвшөөрдөг. Энэ урлагт эртнээсээ нефт суралцаж өөрийн босод онцгой авиас чадвараас дутгааргүй хөгжүүлж эзэмшиж чадсан нэг шидтэн бол Гандальф юм. Gandalf, my old friend, this will be a night to remember. The world is changed. I feel it in the water. I feel it in the earth. I smell it in the air.